Сайн байцгаана уу үзэгчдээ. Inside Out podcast-ийн дараагийн шинэ дугаар эхлэхэд бэлэн боллоо. Өнөөдрийн сэдэв бол бидний сүүлийн үед хамгийн хэрэгдэж байгаа burnout буюу ажлаас хашрах хам шинж гэж юу вэ гэсэн сэдвээр ярилцахаар сэтгэл судлалын үндэсний хүрээлэнгийн сэтгэл зүйч их жавланг урьсан байгаа. За нэвтрүүлгийн ерөнхий вентгчээр New Ocean брэнд ажиллаж байна. За та нэвтрүүлэгтээ тавтан орилно. Та бүхний өнөөдөр маргааш бүрт бид хамт орших болно. New Origin. Тэгэхээр ер нь ажлаас хашрах хам шинж гэдэг одоо энэ хав шинж маань бусад одоо нэг стресс ч юм уу тий нэг юм гутрал ч юм уу. Энээс юугаар ялгаатай вэ? Тэгэхээр ажлаас хашрах хам шинж гэдэг зүйл маань юу вэ гэхээр тухайн хүний ажлын байранд хоригдлогдсон урт удаан хугацаанд үргэлжилж байгаа шийдвэрлэгдээгүй стрессийг өөрөө ажлаас хашрах хам шинж буюу burnout гэж тодорхойлоод байгаа. За тэгэхээр ер нь энэ маань өөрөө яг юугаар ялгаатай вэ? За өдөр тутмын одоо бидний ажил дээрчдэр тий амьдрал дээрч тэр бас стрессдэх бас юм тохиолдол байгаа тий. За тэгвэл үүнээс яг юугаар ялгаатай юм бэ гэхээр хамгийн нэг юм нийтлэг хоёр зүйлээр ялгаатай. За тухайлбал шалтгаан байгаа. За шалтгаан нь юу вэ гэхээр одоо бидний өдөр тутамд харилцаж байгаа харилцаа маань тий харилцаанаас үүдэлтэй. За нийгмийн одоо нөлөөлөх хүчин зүйл гэдэг юм уу? Агаарын бохирдол, одоо утаа, эргээгээ төгжрэлч гэдэг юм уу? Биднийг стресстүүлэх олон зүйл байгаа. Гэтэл burnout-ын шалтгаан өөрөө юу байгаа вэ гэхээр тухайн ажилтан бие хүн болоод тухайн байгууллага хоёрын хоорондын хөдөлмөрийн харилцаанаас үүссэн буюу энэ шалтгаан буюу тэр харилцаанаас үүсэж байгаа шалтгаан нь өөрөө үүгээр ялгагдана. За дараагийнхан зүйл маань юу вэ гэхээр энэ маань өөрөө давтамжийн хувьд ялгаатай байдаг. Одоо тухайн хүн стресстлээ, зааварлаа, бухимдлаа гэхэд энэ маань зөвхөн тодорхой хугацаанд үргэлжлээд эргээд тухайн хүн тайвширч байгаа байдал. Гэтэл burnout-ийн үед юу вэ гэхээр тухайн хүн байнгын одоо тэр түгшсэн, байнгын сэтгэл хөдлөлийн тогтворгүй, байнгын одоо тухайн хийж байгаа зүйлээсээ ядарсан, залхсан энэ мэдрэмжтэй байх энэ байдлыг хэлээд байгаа. Тэгэхээр burnout болохын тулд бас тодорхой хэмжээний цаг хугацаа шаарддаг. Одоо чинь өөрөөр хэлбэл тухайн байгууллагатай ч юм уу нэг газартаа заавал одоо удчихсан ч юм уу те бүр ингээд асуудлууд ингээд шийдэгдэхгүйгээр бүр ингээд удаад явчихсан хэдэн жил болчихсон хүмүүнд тохиолдог зүйл юм уу? Эсвэл угаасаа л хэрвээ ажил олгогч байгууллага те тухайн асуудлууд ингээд одоо ажил олгогчтой ажилтнтайгаа шийдвэрлэж чадахгүй байгаагаас үүсээд байгаа одоо шинэхэн зүйлтэй бас байж болох юм уу гэж. Зөв. Тэгэхээр энэ тохиолдолд юу байгаа вэ гэхээр одоо тухайн нэг юм мэрэгжилтэн маань байгаа шүү дээ тийм ээ. Тухайн тэр ажилтан маань одоо тодорхой тэр мэрэгжлийн ур чадварыг эзэмсэн хүн маань эргээгээд тухайн тэр байгууллага байгаа. За тэгэхээр тухайн байгууллага дээр тодорхой нэг ажлыг хийж гүйцэтгээд түүндээ тохирсон цалин одоо урамшууллыг авч байгаа. Энэ байдлыг өөр хөдөлмөрийн харилцаа гэж хэлээд байгаа. За тэгэхээр хөдөлмөрийн харилцаанаас үүдэлтэй тэгвэл яг ямар асуудал үүсээд байгаа юм бэ? Энэ маань яаж burnout-д хүргээд байгаа юм бэ гэхээр хамгийн ихний байдал гэх юм бол ерөөсөө хөдөлмөрийн харилцааны нэг онцлог зүйл маань юу гэхээр үүрэг хариуцлага. За үүнийгээ дагаад шаардлага, цаг хугацаа гэдэг зүйл рүү байдаг. Тэгэхээр энэ тохиолдол юу вэ гэхээр дийлэнхдээ тухайн тэр шаардлага маань өөрөө тодорхойгүй. Ажлын байрны хийж одоо тэр ажлын байрны тодорхойлт гэж байна шүү дээ. Тухайн хүн одоо яг юу хийх ёстой юм? Ажил үүргийн хуваарлт нь өөрөө яг юу юм? Тухайн ажил мэргэжлийн хийх хязгаар нь өөрөө яг юу байх ёстой юм? Энэ зүйл маань өөрөө тодорхойгүй байх. За мөн цаг хугацааны хувьд энэ маань тодорхойгүй байх. Хизээ дуусгах мэддэхгүй. Энэ үр дүн хизээ гарах мэддэхгүй. Нийтлэг энэ тохиолдлууд байгаа нь хийгээлээдэг хизээ тусах мэддэхгүй хийгээлээдэг үр дүн тодорхойгүй гэх мэтчлэнгээр ерөөсөө тийм тодорхойгүй нөхцөл байдал хүнийг ерөнхийдөө маш их стресстүүлдэг. За мөн нөгөө ажлын ачаал гэдэг зүйл маань тий. За магадгүй тухайн цаг хугацааны хувьд энэ маань бас ачаал байж болно тий. Магадгүй 7 хоногийн хугацаанд хийж гүйцэтгэх ёстой ажил байлаа гэж бодъё тий. Гэтэл тухайн зүйлийг 2 хоногийн хугацаанд 3 хоногийн хугацаанд хийх хэрэгтэй болдог ч гэдэг юм уу. Эсвэл 2 хүний хийх ёстой ажлыг 1 хүн ганцаараа хийдэг ч гэдэг юм уу тий. Ачааллын хувьд ерөнхийдөө энэ байдал маань тухайн хүнийг ажлаас хашрахад нөлөөлдөг гэсэн. Тэгэхээр хэдүүлээ бас яг burnout гэдэг зүйлийг монгол үгээр нь ойлголоо тийм. Ажлаас хашрах гэдэг. Тэгэхээр хүн ямар тохиолдолд юу нэг хашраад байгаа юм бэ гэхээр за тухайн тэр ажлын орчинд за нэг шийдэгдэг асуудал байлаа тийм. Гэтэл тухайн асуудлыг тухайн ажилд маань байгууллагад уламжлалаа. За ер нь нэг ийм асуудал байна шүү. Ийм зүйл үүсэж байна шүү. За энийг ер нь ингэж сайжруулбал зүгээр байна гэд уламжлалаа. Эргээгээд энэ дээр ямар нэгэн байдлаар хариу байхгүй, шийдэл байхгүй. Энэ асуудалтайгаа тухайн тэр асуудалтай, тэр нөхцөл байдалтайгаа удаан хугацаанд үргэлжлээд эхлэхээр энэ маань өөрөө burnout буюу нөгөө хийж байгаа зүйлээсээ залхах, хийж байгаа зүйлээсээ нөгөө урам зориг авах, хийж байгаа зүйлээсээ үр дүн гэдгийг мэдрэх энэ байдал маань өөрөө алдагдаж эхэлдэг гэсэн. Тэгэхээр тодорхойгүй нөхцөл байдалтайгаар ажлын одоо шийдэгдээгүй нөхцөл байдал
байдалтайгаар энэ байдал маань удаан хугацаанд буюу 6 сараас дээш хугацаанд үргэлжлээд ирэхээр энэ маань өөрөө burnout болж байна гэж үнэхээр үгнээс харж болно. Тэгэхээр нөгөө компаниуд ингэж идэг штэ нөгөө туршилтын 3 сар, за туршилтын 3 жил гэдэг ч юм уу те. Тэгээд нөгөө за ажил компанид ингээ ажилд орсон чинь ингээ ийм асуудалтай би ингээ магадгүй ингээ жоох ингээд байна гэхэлэр үгүй чи дөнгөж 2 дахь сар дээр 3 дахь сар дээр явж байгаас дэв сүртэй юм гэдэг ч юм уу те. Ингээд нөгөө асуудлын гол руу биш нөгөө ажилтан руу ингээ буруу нөгөөд байдаг штэ те. Угаасаа тасна. Эхний ээлжинд ийм байдаг. Чи бол ингэж одоо те гомдлох болгоогүй. Аав ээж нь ч гэсэн хүүгээ те ингээл хүүхдтэй ч юм уу те юун сүртэй ажил хийж сур гэдэг. Гэтэл цаана бас нэг юм тухайн бас байгууллагатай холбоотой өөрөөр хэлбэл нөгөө байгууллагын засаглал за тэр зохион байгуулалт гэдэг ч юм уу те тэр зүйлтэй бас холбоотой бас нэг юм шийдэх асуудлууд байгаад байна шүү дээ те. За тэгэхээр burnout за ингээд ажлаас хавшрах хав шимжтэй болцсон үний юу н шинж тэмдгүүдийг яачлаа. За ер нь бол яг энэ тохиолдолд шинж тэмдэгний өөрөө яг юу байхаа гэхээр хамгийн нэгдүгээр тухайн хүн одоо байнгын тэр ядарсан, туйлдсан мэдрэмжтэй байх. Хийж байгаа зүйлээсээ халширсан те өглөө ажилдаа явахдаа аюу хүнд мэдрэмжтэй байх те очихыг үнэхээр одоо тухайн тэр ажил дээр очихыг одоо хүсэхгүй. Гэхдээ ажлын шаардлагаар тэр хүн очих хэрэгтэй. Ажлын шаардлагаар тухайн зүйлийг хийх хэрэгтэй. Гэхдээ тухайн зүйлдээ одоо дургуулдаг тий мэдрэмжийн үед таагүй, тухгүй, байнгын ядарсан, залхсан мэдрэмжтэй байгаа энэ мэдрэмжээр. За нөгөө талаар юу гэхээр өмнө нь та ямар байсан бэ гэдэг нь чухал гэсэн. Өмнө нь та тухайн зүйлийг хийж байхдаа одоо сэтгэл ханамж мэдэрдэг байсан бол одоо хийж байгаа ажлаасаа сэтгэл ханамж гэдгийг тий тухайн зүйлийг илүү сайн гүйцэтгснээр өөрөө тухайн за би энэ зүйлийг нэг илүү сайн хийчлээ дээ гэж нэг тухайн бодож байгаа тий. Гэтэл энэ бодол маань энэ мэдрэмж маань өөрөө байхгүй. Тухайн зүйлийг илүү сайн хийчих та гэж хичээдэг байсан бол за энийг нэг ингэсгээд хийчих та гэсэн байдал. За 3 дахь шинж тэмдэг нь юу гэхээр тухайн ажилтны тэр ажлын үр бүтээмж гэдэг зүйл үүнгээ дагаад өөрөө ерөнхийдөө бол буурдаг. Тэгэхээр нөгөө сая яригдчих штэ те нөгөө хийчи та гэж нөгөө сайн хийчи та биш ерөнхийдөө жоохон харгалах маягаар ингээд хийгээд дуусгадаг. Тэгэхээр нөгөө ажилнаас сэтгэл гарахаа болчихж штэ. Тэгэхээр нөгөө хүн яагаад сэтгэл гарахаа болоод байгаа гэд би ингээд зүр сайн ингээд бодоод үзэхээр нөгөө магадгүй тэр хийгээд байгаа сэтгэлийг нь урамшуулахгүй болохоор ч юм уу те. Одоо цалингийн асуудал ч юм уу эсвэл хөндлөхгүй байдаг ч юм уу те. Тэр ерөөсөө л нөгөө буцаагаад burnout чинь ингээд тэр хүн юу гэсэд байна гэхлээр зүгээр л нэг урамшуул одоо урмын сэтгэлч гэдэг ч юм уу те. Одоо магадгүй би олон цаг ажилласан бол би арай өндөр цалин авъя гэдэг ч юм уу те. Эсвэл би одоо overtime хийсэн бол би дараагийн удаа амръя гэдэг ч юм уу нэг юм урамшууллын мэдрэмж дутсны одоо энэ хам шинж мөн үү? Тэгэхээр нөгөө burnout дээр нэг юм байгууллагын зүгээс гэдэг юм уу бас нөлөөлж байгаа юм хүчин зүйлүүд бас байгаа. За үүний хамгийн одоо бас нэг нөлөөлөх чухал хүчин зүйл бол нөгөө түрүүн таны дурдсанчлан энэ урамшуул гэдэг зүйл өөрөө маш чухал гэдэг. Тэгэхээр энэ урамшуул маань одоо тухайлбал хүн илүү хичээл зүтгэлтэй ажиллаад тэр хүн түүндээ тохирсон цалин урамшууллыг авч байвал энэ өөрөө тухайн хүнд маш их сэтгэл ханамж өгдөг. А түүнээс биш тухайн хүн тодорхойгүй одоо хэмжээний мөнгө өгч гэдэг юм уу? Тодорхойгүй ямар нэгэн шалтгаангүй хэмжээний мөнгө өгч байгаа энэ байдлаас илүүтэйгээр тухайн хүн хийсэн илүү бүтээж ажилласан, хичээж ажилласан үүнийхээ төлөө яг үүндээ тохирсон цалин урамшуулал хангамжийг авна гэдэг өөрөө маш чухал байдаг. Үүнээс гадна бас зөвхөн мөнгөн урамшуул шагналаас гадна тухайн хүмүүний сэтгэл зүйн төр урамшуулал, сайшаал магтаал гэдэг өөрөө маш чухал байдаг. Ажлаасаа авч байгаа нөө сэтгэл ханамж, ажлын хамт олонны уур амьсгал гэдэг зүйлд ажилтнууд бие биенийгээ тэгвэл хэрэг магтдаг юм. Бие биендээ одоо чимэн өнөөдөр айгүй одоо сайн ажиллаа шүү, мундаг ажиллаа шүү те. Энэ ажлын ард чи үнэхээр одоо маш хичээж сайн гарлаа гэж бие бинийгээ магтаж урамшуулдаг байх. За эргээгээд тухайн тэр ажиллах сэдэлд өөрөө нөлөөлж байгаа гол хүчин зүйлөөрөө өгөхлөөр удирдлагын зүгээс бас тэ ажилтнуудаа магтдаг, урамшуулдаг, цаашаадаг байх энэ байдал. За мөн нөгөө талаас юу байх вэ гэхээр ажилтнууд тэгвэл удирдлага хэрэг магтдаг юм. Ажилтнууд тэгвэл удирдлагатаа одоо хэл цаашаал магтаал үгийг хэлдэг байгаад хин энэ маань өөрөө тухайн тэр ажлын бүтээмж гүйцэтгэл гэдэг зүйлд бас нөлөөлөх хүчин зүйл. Тэгэхээр нөгөө хичээж ажиллаад тухайн хүн түүндээ тохирсон урамшууллыг, цаашаал магтаалыг тий авч байна гэдэг маань тухайн хүн яг илүү нөгөө илүү хичээж ажиллаа, илүү сайн ажиллаа гэсэн энэ урам зоригтой байдаг. Тэгэхээр нөгөө хийсэн хийгээгүй, хичээсэн хичээгээгүй энэ байдал маань яг адилхан үнэлэгдээд ирэхээр тухайн хүн за ер нь ажиллаад хэрэг байна уу та. За ер нь энэ байдалтайгаар удаан цаашдаа ажиллавал ер нь яг юу болох вэ гэдэг нөгөө тодорхойгүй нөхцөл байдал руу бас тухайн нэг бас хүргэдэг. Одоо чи нөгөө өндөр бүтээмж шаардлагатай хүмүүс байдаг штэ эмч, багш, сэтгүүлч юм уу те. За ингээд бас л нийгмийн цалин багтаа хэсэг. Гэвч яг одоо ажлын бүтээмж нь өндөр байх шаардлагатай нийгэм тэр хүмүүсээс өндөр зүйл хүлээждэг юм шаардаад байдаг те. Тэр хүмүүс одоо илүү энэ одоо мэдрэмжийг авах одоо хүртэмтгий байдаг гэсэн үг үү ер нь. Тэгэхээр ер нь олон улсын судалгаан дээр
ажлын байрны одоо сэтгэл зүйн хувьд одоо хамгийн доктортой байх. За үүний эсрэгээр ажлаас хашрах хам шинжээд бас хамгийн өртөх одоо яг магадaltaй мэрэгжил өөрөө ялцгүй эмчийн мэрэгжил байдаг. Энэ маань тэр ажлын ачаалттай холбоотой, ажлын онцлогтой холбоотой, ажлын байртай холбоотой нөлөөлж хүчин зүйлүүд байгаа. За мөн зөглөх хүчин зүйлөөрөө өгөхлөөр ажлын одоо тэр хариуцлагын мэдрэмж урам маш чухал. Тухайлбал одоо эмч мэрэгжилтэн бол хүний эрүүл мэндтэй, амь настай ерөнхийдөө бол тухайн тэр мэрэгжлийн үйл ажиллагаа мөн шууд холбогддог юм чухал мэрэгжил. Тэгэхээр энэ дайны ерөнхийдөө бол тухайн хүнд одоо тэр ажлаас авах тэр одоо тэр мэдрэмжийн хувьд, үүрэг хариуцлагын хувьд энэ маань ерөнхийдөө хэд дахин одоо тийм ерөнхийдөө бол ийм илүү байдлаар түүнийг хүртэж хүлээж авах энэ байдал бол байгаа. Бүгд найрамдах Солонгос улсад хамгийн түрүүнд эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн ач холбогдлыг дур хоолойгоор илэрхийлж, витаминыг лабораторид бус байгаль эхийн хэвлээд ургуулсан бүтээсэн. Илүү эрч хүчтэй эрүүлэр хөгшрөлтөө өгдөхийн төлөө томчууд хүүхдүүдээс эхлээд хүн бүр өөрийн биеийг аюулгүйгээр арчлан хамгаалах боломжтой байхаар та бүхний өнөөдөр маргааш бүрт бид хамт орших болно. За би ингээд ажлаас халшрах хам шинжтэй болчлоо. Энэ буцаагаад миний нөө хувийн амьдрал те гэр бүлийн харилцаа, найз нөхдөд харилцаа ч юм ингээд зөвхөн тэр нөгөө урмгүй мэдрэмжийг аваад энэ буцаагаад миний бусад ингээд факторууд руу ч юм уу те нөлөөлөх юм хав шинж нь юу гэдэг. Гэр бүлийн харилцаанд би ямар одоо болж хоёр хууч гэдэг ч юм уу те нөлөөлөл үзүүлдэг. Мэдээж нөлөөлөл үзүүлнэ. Одоо хүн бол одоо амьдралынхаа ихэнх цаг хугацааг ажил болон гэр бүлийн орчинд ер нь бол өнгөрүүлж байгаа тийм. Тэгэхээр тухайн хүн эргээгээд гэр бүлийн одоо харилцаа хэр доктортой байх вэ? Гэр бүлийн харилцаанд хэр сэтгэл ханамжтай байх вэ? Энэ байдал маань ажлын байран дээр бас нөлөөлнө тийм ээ. Магадгүй одоо өглөө ингийн жишээгээр тийм их нартайгаа гэдэг юм эсвэл нөхөртөөгөө за нэг багахан маргалдаад ирлэхэд эргээгээд энэ маань тэр өдрийн нэг ажлын бүтээмж, тэр өдрийн нэг сэтгэл зүйн байдалд маань бас нөлөөлж байгаа. За үүний нөгөө талаас нь юу вэ гэхээр ажлын байран дээр тэгвэл тухайн хүн өөрөө хэр тайван байгаа юм, хэр доктортой байгаа юм. Өдрийн одоо тухайлбал 8 цаг ажилладаг байлаа гэхээр тэр 8 цагийн турш тухайн хүн сэтгэл зүйн байнгын төвшөртэй, байнгын ядарсан, байнгын залхсан мэдрэмжтэй байгаа хүн орой ажилласаа гэртээ тэгвэл ирээд тэгвэл яг ямар байх вэ? Нөгөө өдрийн турш ядарсан, залхсан мэдрэмжтэй байгаа хүн гэртээ хэр чанартай цаг хугацааг өнгөрүүлэх вэ? Гэрээхэндээ хэр эерэг уур амьсгалтай харилцааг бүрдүүлэх вэ гэдэг нь өөрөө маш чухал. Тэгэхээр энэ маань өөрөө нэг ажил амьдралын тэнцвэртэй байдал алдагдах бас энэ бас эрсдэлтэй. Харилцаанд бас энэ маань өөрөө бас тодорхой хэмжээний сөрөг нөлөө үр дагаврыг бол гаргадаг. Тэгэхээр одоо нэг ажлаас хашрах хам шинжинд бас нэг нөлөөлдөг гадны юм жижиг хүчин зүйлүүд байдаг юм шиг санагдаад байна л да. Одоо чинь Монгол улсын хувьд бол амар төвжрэлтэй тий. За ажлаасаа жоон хол амьдардаг бол өглөө ирж очих тэр төвжрэлд өнгөрөөж байгаа цаг зав тэг ингээд тэр стресс мэдрэмж за тэгээ тэнд өнгөрөөж байгаа цаг хугацаа тэгин авч байгаа цайлан ч юм уу тий. За эсвэл нөгөө нэг өдрийн хоолны цаг мага нэг докторгүй ажил байдаг шүү дээ тий. Энэ мэтчлээ ингээд нөгөө ажлаас гаднах одоо өөр сөрөг зүйлүүд ч юм уу те ингээд нөлөөлөд тэр хүний бүр давхар ингээд нэг тийм байдалд ингээд оруулаад идэг тийм зүйлүүд бас байд юм санагдаад байна л да. Хүчин зүйлүүд. Нөлөөлж хүчин зүйл бол ба. Одоо тухайлбал өглөө хүн одоо ажилтай те. За одоо хамгийн ойрын жишээг бол өглөө ярамгаас ажилдаа ирдэг хүн байвал төвд ажилтай гэхдээ гэрний ярамгт одоо хамгийн их нөө төвжирлийн хэсэг маань тэр байгаа шүү дээ те. Тэгэхээр өглөө ажилдаа ирэхийн тулд дор хаяж 3-4 цагийг зарцуулж байгаа. Энэ тохиолдолд орой ажил нь 6 цагаас зарсан ч орой гэртээ 10 цагт очиж байгаа бол тухайн хүний нөгөө ажлаасаа гадна дахиад гэр бүлдээ нөгөө зарцуулах цаг хугацаа маань үүнийгээ тагаад багасж байгаа. За тэр дундаа ажлын байрны сэтгэл зүйн эрүүл мэндтэй холбоотой, за мөн ажил амьдралын нөгөө тэнцвэртэй байдлыг хадгалахтай холбоотой хамгийн чухал зүйлийг ер нь сүүлийн үед байгууллагын сэтгэл судлаач нар ер нь юу гэж тодорхойлоод байгаа вэ? Third space буюу 3 дахь орон зай өөрөө чухал гэж хэлээд байгаа. Тэгэхээр тухайн хүн өөртөө анхаарах, өөрөө цаг зарцуулах, тий. Өөрийнхөө дуртай зүйлийг хийх, өөрөө илүү нөгөө ажлын бус цагаараа. За мөн илүү нөгөө нэг зөвхөн ажил гэр гэсэн энэ маршрутаар биш. Өөр 3 дахь орон зайд буюу тухайн хүн өөрийнхөө хийх дуртай зүйлээ хийж, өөрийнхөө амрах, өөрийгөө юу яаж амраадгийг, өөрөө юу юунд ямар сонирхолтой, ямар хоббитэй те тэр зүйлдээ цаг хугацаа зарцуулах нь өөрөө эргээгээд ажил амьдралын тэнцвэртэй байдлыг хадгалахын нөрөө бас чухал орон зай гэж үзэж байгаа. Сүүлийн үед нөгөө нэг байгууллагын сургаал, сэтгэл зүйн сургаал, за тэгэл нөгөө ажилчдын спорт тоглоом одоо юу гэдээ те ингээл уулзалт ингээд аль болох нөгөө ажилчдыгаа байгууллагатайгаа илүү уялдаа холбоотой ойрхон байх гэдэг те. За тэгээд бас сүүлийн үед нөгөө байгууллагууд маань офис дээрээ чинь амралтын хэсэгтээ, кофений хэсэгтээ одоо юу гэдгийг ингээд тоглоомын хэсэгтээ тэр найл болох нөгөө ажилчдынхаа сэтгэл санааг л тэр байгууллагатаа авч үлдэх тийм
арга хэмжээ одоо амуудаа хэлэх би чи хараад идэв нэг талаасаа тийм. Тэгэхгүй бол магадгүй тэр ажил дээр очиод тэр ажлыг л зөвхөн хийхин төлөө очсон юм шиг те. Ингээл нөгөө би ямар ажлын мал юм уу гэдэг шиг те. Ингээл ажил хийгээл очсон юм шиг биш. Жохон нэг юм хамт олонсоо уур амьсгал ингээл үүсгэх сүүлийн үед ингээл хичээгээд байгаа юм шиг харагдаад байдаг л да. Нөгөө талаасаа бас нэг юм эсрэг ингээд байгууллагаараа уугаад байдаг компаниуд байдаг те. Юу нэг юм нийлэг ихтэй. Тэгээ нөгөө бүр ингээд би бүр хэд хэд хүмүүсээс сонсч байсан аахгүй. Манай би ажлаасаа гармаар яас манай ажлынхан арай дэндүү нийлдэг, арай дэндүү шоуддаг те. Ингээд байж байгаа 7 хоног тутам тийм арга хэмжээ ийм юм. Тэгээ ингээд тэр болгоно дуусаад нэг юм даа очдаг ч юм уу те. Ингээд тиймэрхүү юм бас ингээд нөлөөлдөг юм шиг санагдаад байдаг байхгүй. Жоох нэг арай өөр зан характертай хүний хувьд бол ингээд нэг жоох нийтэж бус хүний хувьд ч юм уу те. Одоо ингээд байнга л эднэр нэг ингэж идэг юм харагдаад байгаа юм санагдаад байдаг байхгүй надаа. Тэгэхээр ялч тухайн байгууллага бас соёл өрөө нөлөөлнө тий. Тэгэхээр ер нь байгууллагын зүгээс нөлөөлөгч үндсэн нэг юм 6 хүчин зүйл бас байгаа. За тэр маань юу гэхээр ер нь хамгийн анх яг burnout-ын талаарх яг энэхүү ойлголт маань 1970 оноос эхэлтэй. Хамгийн анх яг энэ ойлголтыг одоо яг тэр тодорхойлж байгаа тэр хэмжих асуулгыг боловсруулсан Кристиан Маслах гэдэг сэтгэл судлаач бий тий. Burnout-ыг одоо тодорхойлох энэхүү асуулгыг боловсруулсан сэтгэл судлаач. За тэгээд энэ хүний за тэр дундаа ерөнхийдөө байгууллагын сэтгэл судлаачдын зүгээс ер нь ажлаас халшрахад нөлөөлж байгаа байгууллагын зүгээс төр нөлөөлж байгаа хүчин зүйл нь өөрөө яг юу байгаа вэ гэхээр нэг юм 6 хүчин зүйлийг тодорхойлоод байгаа. Хамгийн нэгдүгээр гэх юм бол тэр ажлын ачаалал. Нөгөөд хоёр дахь зүйл маань гэхээр шийдвэр гаргалтын оролцоо. Тухайн хүнд одоо шийдвэр гаргахад хэрэг оролцож байна. Хэр өөрийн ажил үргийнхаа хуваарлалтад эрх мэдэлтэй байна. За гурав дахь зүйл маань гэхээр хамт олонны уур амьсгал. За дөрөв дахь зүйл маань юу гэхээр нөгөө шудраг байдал. За тав дахь зүйл маань нөгөө түрүүний хоёулын бичинд дурдсан шагнал урамшуулал. За 6 дахь зүйл маань юу гэхээр үнэт зүйл. Тэгэхээр магадгүй нөгөө тухайн байгууллагын тэр хамт олонны уур амьсгал гэдэг зүйл маань тэр соёл маань өөрөө илүү одоо тэр буруу тогтсон тий одоо тэр соёлын хувьд өөрөө тэр асуудалтай байгаад эргээд энэ маань нөгөө тухайн ажилтан бие хүний тий нийцэхгүй байх. Тэр хүний одоо байдалтай, тэр хүний одоо тэр ажлын тэр уур амьсгал, мэргэжлийн уур амьсгал гэдэг энэ зүйлтэй өөрөө нийцэхгүй байгаа энэ тохиолдолд энэ маань өөрөө бас тухайн хүнээс нөлөөлж байгаа юм. Зовлон хүчин зүйл бас болно. Уг нь бол гэхдээ хүн ингээд айгуу дуртай мэрэгчлэрээ ч юм уу хүссэн мэрэгчлэрээ ингээд мэрэгжил эзэмшээ төгссөн магадгүй хэдий ачаалтай ч гэсэн би эмч болмоор байсан. Тэгэхээр цалин багтаа гэдэг би мэдчихсэн. Тэ анханасаа ингээд нэг төр зүйлийг төсөөлсөн байж идэг. Яг бодит амьдрал дээр гараад ирэхээр магадгүй тэр ажиллаж байгаа эмнэлгийн одоо байгууллагын соёлтой холбоотой ч юм уу эсвэл нөгөө төсөөлөөгүй юмнууд ирдэг ч юм уу тэ. Тэгэхээр миний бодоод анханасаа хүн болвол ингээд нэг учир зүггүй яхтар хаширчий гэж боддог юм шиг байна тий. Нөгөө бас нэг одоо сөрөг хүчин зүйлүүдийн нөлөөгөөр бүр ингээд сүултээ болдог ч юм болов гардаг ч юм болов эсвэл өөр эмнэлэгт орох эсвэл бүр 8 ийхүү гэдэг ч юм уу тий. Ингээд бүр янз янзын ингээд сэдэлт ингээд ороод идэг. Тэгэхээр зөв хувь хүний хувьд өөр дээрээ тэг ингээд би яг ийм байдалд ингээд ирсэн бол уг нь би дуртай ямаа хиймээр байдаг. Дуртай газар ажилд орсон. Яаж яачаа гүрийгээд нэг хэдэн жил ажилчмаар байдаг. Үр дүнгийг хармаар байдаг. Гэтэл яалтчгүй ингээд тийм зүйл болоод байгаа бол хувь хүний хувьд нэг өөрөө өөртөө арга хэмжээ авах арга хэмжээнүүд юу гэдэг вэ? Тэгэхээр burnout-ийн үед гэх юм бол хамгийн ихний одоо шалтгаан маань өөрөө амралт ачаал энэ өөрөө маш чухал. Тэгэхээр тухайн хүн өөрөө өөртөө амралт өгдөг тий. Энэ нь ер нь хамгийн одоо зөв аргалгаа өөрөө юу гэхээр self care буюу өөрийгөө халамжлах, өөртөө цаг зарцуулах, амралт ачааллаа илүү тэнцвэржүүлэх тий. Өөрийгөө амраах, бие физиологийн хувьд, за сэтгэл санааны хувьд өөрийгөө яаж амраах юм, та өөрийгөө яаж тайвшруулдаг юм, та одоо ууралсан, бухимдсан байгаа үед яаж тайвшруулдаг юм, танд одоо ямар үйл ажиллагаа танд илүү амралт болдго юм тий. Магадгүй илүү байгальд гарч алхахдаг тий, илүү гэр бүлтэйгээ цаг хугацаа өнгөрүүлдэг ч гэдэг юм уу тий. Энэ танд амралт болдог бол та өөртөө амрах цаг хугацаа өгөөч гэсэн энэ хамгийн ихний зөвлөн гэсэн үг. Тэгэнгүүт тухайн хүн Европын одоо зарим улс орнуудын ийм сайн туршлагууд бас байна. Одоо тухайлбал ажлын 4 өдөртөө болдог ч гэдэм юм уу. Эсвэл ажлын одоо цагийг илүү богинохон болгодог ч гэдэм юм уу. 7 цагтаа 6 цагтаа болгодог ч гэдэм юм уу. Энэ маань эргээгээд одоо ажлын бүтээмжид нөлөөлж байна гэсэн бас нэг юм зүйл байгаа. Гэхдээ энэ маань яг төдийлөн burnout-аас урьдчилан сэргийлэхтэй холбоотой яг зөв гарц гаргалцгаа юу бол бас үгүй байдаг. Яагаад вэ гэхээр тухайн одоо хүн ажлын орчиндоо одоо тухайн тэр ажлын соёлоос гэдэг юм уу байгууллагын удирдлага тэр шийдвэртэй холбоотой эсвэл шудраг бус байдалтай холбоотой гэдэг юм уу тэр асуудлаас болоод тухайн хүн burnout-д орсон халсарсан байж болно. Гэтэл тухайн хүн за би ажилласаа ер нь бол надад ингээд халсраад байна. Би энэ байдалд ерөөсөө тасгүй байна. Би өөртөө амралт өгье. Тухайн хүн ээлжийн амралт аваа. За нэг 7 хоног. За эсвэл 14 хоногийн амралт авлаа. За
Сэтгэл санааны үед бие махбод үед аюул сайхан амарлаа. Эргээгээд ажил дээрээ ирэхэд нөгөө асуудлыг үүсгэсэн шалтгаан нь хэвээрээ байгаа үед энэ маань өөрөө яг burnout-ийн үндсэн гарц гаргалгаа болж өгдөг. Та бүхний өнөөдөр маргааш бүрт бид хамт орших болно. New Origin компани зүгээс авах арга хэмжээг хоёулаа ярив те. Одоо тухайн байгууллагын зүгээс тухайн ажилтаа ингээл янз бүрийн шалтгаанаар л одоо ингээл те ажилмааргүй одоо тэр хамт олонны уур амьсгал за тэр цалин одоо ажлын цаг одоо юу гэдэг өчнөө шалтгаанууд ба. За тэнгуут компани ингэж нөгөө олон жил ажилласан туршлагатай үнэ эсвэл мэдлэг чадвар өндөртэй үнэ гаргамааргүй байдаг те. Тэнгуут за чи яг юу хүсэж байгаа юу болохгүй нь бид нар засаад өгье гэд засаад өгчдөг. Тэгс чи нөгөө нь засаад өгсөн ч гэсэн нэг юм ажилмааргүй санагдаад байдаг те. Нэг юм энд тэгэхээр нөгөө бас бүр нөгөө тэр хүний бүр ингээ юутай холбоотой юм л да нэг бүр сэтгэл дотор нь бүр ингээд нэг орцсон те. Одоо миний цалин нэмийгээд байгаа ажлын цагийг багасгах гэдэг нь тэгтэл би нэг ажилмааргүй санагдаад ингээд идэг хүмүүс байдаг шүү дээ те. Тэгэхээр энэ нөгөө тодорхой хэмжээнд тэр хүн өөрөө сэтгэл гутралын бас хэв шинжтэй байж болох уу? Магадгүй тэр хүн тодорхой хэмжээний стресстэй ч юм уу гутралтай байсан ажилд орохоос. Тэгээд энэ бүр илүү нэмэгдэж хүчин зүйл ингээд болчихсон. Арга хэмжээ аваад эсвэл ажилуулгаад нөгөө ажилчтан ч юм хамт олон авч үлдэх гээд хичээгээд идэг өөрөө шал өөр юмд ингээд шаналаад идэг те. Энэ хоёрыг нэг жоохон бас нэг яалтад загалж ингээд хүлээж авах хэрэгтэй санагдаад идэг байхгүй. Бүх юм буруугаа ажилдаа өгöd идэг. Тэгээд ажилтнанд ингээд үгүй гэхэлэр тэгтээ би болохгүй гэд ингээд идэг те. Тэгэхээр энэ маань бас ерөөхдөө энэ хоёр талтай зүйл харилцсан. Одоо зөвхөн нөгөө ажлын одоо тэр харилцаанаас үүдэлтэй асуудал маань үүсэж ийн гэж нэг талаараа тайлбарлагдаад байгаа. Гэхдээ яг энэ тохиолдолд тухайн байгууллага болоод ажилтан хин хинээс нь энэ өөрөө одоо шалтгаалж байгаа энэ зүйл. За нэг юм нийтлэг юм тохиолдлууд байгаа тий. Тэр маань юу гэдэг тэгэхээр за огт ажилд тогтдоггүй мэрэгчлэн гэж байгаа. За нэг ажилд ороод за нэг 3 сар бол гардаг. Нэг ажилд ороод сар бол гардаг. Нөгөө ажлаасаа гарцсан гэл тэгэл нэг сар бол 2 сар бол ажил солио яваад байдаг. Нөгөө талдаа юу гэхээр ажилд нь тогтдоггүй ажлын байр гэж бас байгаа. Энд ерөөсөө нэг хүн орж ирэл сар болол гараа авдаг, нэг хүн орж ирэл 2 сар болол гараа авдаг гэсэн юм гэдэг тохиолдол. Тэгэхээр энэ юу гэхээр хоёр талаасаа буюу тухайн байгууллагын зүгээс тэгвэл нөлөөлөх хүчин зүйл нь юу вэ? Хувь хүний зүгээс нөлөөлж байгаа хүчин зүйлөөрөө яг юу байна гэдгийг бид нар анхаарч үзэх хэрэгтэй гэсэн. Тэгэхээр хувь хүний зүгээс магадгүй тухайн хүн өөрөө хийж байгаа ажилдаа дургүй байж болно. Ажил мэргэжилтэд дур сонирхолгүй, өөрийнх нь сонгосон мэргэжил биш гэх юм уу те. Энэ байдал маань магадгүй нөгөө талаасаа тухайн хүний бие хүний өөрөө сэтгэл зүйн шийдвэрлэгдэх асуудлууд байж болно те. Тэгэхээр энэ маань өөрөө эргээгээд тухайн хүний тэр байгууллага хамт олонтойгоо харилцаад, бусад хүмүүстэй харилцаад ажлаа хийж гүйцэтгэхэд энэ маань өөрөө нөлөөлөгч бас хүчин зүйл байж болно. Мөн хувь хүнээс шалтгаалсан сэтгэл зүйн бас тодорхой хэв шинжүүд бий. За тухайлбал хяналтын төвөнд гадаад төвтэй хүмүүс байж болно те. Тэр маань юу гэхээр тодорхой нэг ажилтай холбоотой асуудал үүслэх гэхэд заавал тэрний одоо нөлөөлөх хүчин зүйл шалтгааныг бусдаас хайдаг. Тэрнээс боллоо, байгууллагаас боллоо, тэр хүнээс боллоо, ингээд алдчихлаа. Алдаа одоо тэр ажлын байрнаар гарч ирэв тулгамдж асуудлын шалтгаан бүрийг бусдаас хайж байгаа юм байна. Тэгэхээр нөгөө тухайн хүн маань энэ дээр яаж сайжруулж болох вэ? Үүнийг яаж өөрчилж болох вэ гэсэн ихээс ботхоос илүүтэйгээр нөгөө бурууга бусад хүмүүсээс хайгаж, бусад нөхцөл байдлаас хайж байгаа учраас энд нөгөө гаргалгаа шийдэл болдоггүй. Энэ байдал маань удаан хугацаанд үргэлжилдэг гэсэн. За хоёр дахь хүчин зүйл маань юу гэхээр тухайн хүний альва зүйл нөгөө тууштай байх, төлбөртэй байх гэдэг энэ зүйл маань өөрөө одоо тухайн зүйлийг эхлүүлсэн зүйлийнхаа үр дүн гүйцэтгэхгүй, тухайн зүйлээ нэг юм хийж сурхаас өмнө болчихдог нэг юм тохиолдлууд бас байдаг тийм юмны дөртөө гэж өөрөөгөө ярьдаг. Гэхдээ яг тухайн зүйлийг та өөрөө мэрэгшээд сураад татсан уу гэвэл үгүй. Төн өөрт нь мэдлэг, ур чадвар болж хоригдлогдож үлдээгүй байдаг. Гурав дахь хүчин зүйл маань юу гэхээр нөгөө ажлын байрны одоо урт удаан хугацаанд хоригдлогдсон шийдвэрлэгдээгүй стресс маань өөрөө burnout гэж тайлбарлагдаад байгаа шүү дээ тийм. Тэгэхээр тухайн хүн тэр ажлын байран дээр үүссэн тэр стрессийг зөв оновчтой илэрхийлээд шийдвэрлэх, стрессээ өөрийгөө тайлах, тэр арга олоогүй байх, магадгүй тэр арга нь өөрөө оновчгүй байх. Энэ тохиолдол маань эргээгээд нөгөө burnout-д хувийнээс шалтгаалж байгаа хүчин зүйл нь өөрөө бас энэ болж өгдөг. Яг нөгөө яах гэдэг юм гэхэлэр шийдлээ өөрөө бас мэдтүү те. Ингээ яг ингээд голт нь ингээ бас хайчдаг зүйл байгаад байдаг шүү. Тэгэхээр ажлын байрнаас гадна ер нь хүн ингээд гэдэг талаас нь бодоод үзэхээр нэг зүйлийг ингээ байнгын тогтмол хийгээд тахаар ч юм уу те. Нэг найзтайгаа байнга л уулзаад тахаар ч юм залхдаг ч юм уу те. Ингээд нэг ядаж нэг гэрийнхаа тавилгыг нэг өөрчилчих гэдэг ч юм уу нэг юм хитэ тэргүй хүнд нэг цаг хугацааны ирэхээр тодорхой хэмжээнд ямар нэгэн зүйлээс залхах, солихыг хүсэх ч юм уу арай нэг шинжилэлт оруулахыг хүсэх тэр мэдрэмж угаасаа л нэг юм
ажлаас гадна юмн дээр байдаг байх гэж би бодоод байдаг байхгүй. Тэгэхээр тэрийгээ зүгээр л одоо юу гэдэг магадгүй ажлын байрынхаа дүрмийг солих ч юм уу те ажилтнуудтай арай өөрөөр харьцаж ихэлж сурах ч юм уу бүгдээрээ энэ сард ингээд үзье гэдэг ч юм уу те одоо нэг тим арга хэмжээ авахаасаа илүүтэйгээр шууд болчих гэдэг ингээд бодоод энэ хоёрыг жоохон ялгаж ингээд сурах хэрэгтэй юм шиг санагдаад байдаг хгүй. Гэтэ тэргүй чиний газар удаан ч юм уу ингээд байнгын яг л тэр ширээн дээрээ суугаад яг л тэр зүйлийг хийгээд авал амьдралын чи аль нэг хэсэг дээр тэгтээ тэргүй ажилласаа гардаг ч юм уу болдог ч юм уу нэг өөр зүгээр шин юм хүсгэн гэтээ тэр хүний юм зүгээр инстинкт төрдөг инстинкт. А гэхдээ бас яг гараа авшуултыг гарч явдаг шүү хүмүүс чинь те ингээд гэтээ би тасцсан юм да байгууллагадаа гэтээ би ингэсэн юм да. Тэгэхээр энийг нөгөө нэг бас ингээ burnout-аас ялгаж салах хэрэгтэй юм шиг байна тий. Ерөнхийдөө burnout-тай адилхан одоо яг юм ойлгогдох тохиолдол байдаг тий. Тэгэхээр нөгөө нэг зүйлээ удаан хийх, нэг одоо албан тушаалтаар гэдэг юм уу. Эсвэл нэг зүйлээ байнга хийж байгаа энэ байдал маань эргээд нөгөө тухайн хүнийг юм хийж байгаа зүйлээсээ залхах, хийж зүйлээсээ үр дүн мэдрэхгүй байх гэдэг юм уу тий. Нэг энэ байдал руу. Нөгөө талдаа ажлын одоо байрандах тэр юм хувь хүн хоорондын харилцааны зөрчил асуудлыг эргээд burnout гэж тодорхойлох гээд байдаг. Ийм тохиолдолд бас ажил дээр үүсэж байгаа стрессийг, ажил дээр үүсэж байгаа үйл ойлголцлыг, магадгүй тухайн хүний ажил албан тушаалтай холбоотой энэ ажил нэг зүйлээ одоо удаан хугацаанд хийсэн энэ байдалтаас үүдэлтэйгээр залхаж байгаа энэ байдлаа би burnout болчлаа, би ажлаас халшаарчлаа гэх. Хэрийн зүйл маань өөрөө ирэхэд бас хэд хэдэн зүйлээр бол ялгаатай тий. Тэгэхээр магадгүй одоо нэг зүйлээ удаан хийж байгаа байдал маань тухайн хүнийг ажлаасаа залхах нэг нөлөөлөгч хүчин зүйл болж байгаа. Нөгөө талаараа яг залхсан энэ мэдрэмжтэйгээрээ удаан хугацаанд үргэлжлүүл нөгөө ахаад нөгөө өөрийн дараагийн цаашдын ажил мэргэжлийн тэр карьер төлөвлөлт ирээдүгөө харах, тодорхойлох энэ зүйл маань үргэлжлүү тодорхойгүй болж эхэлдэг гэсэн үг. Нэрээ би энэ ажлыг хийгээд яг хаана хүрэх юм? Энэ ажлыг би одоо 5 жил хийлээ. 5 жил хийгээд би яг яах юм? 10 жил хийгээд би үүний үр дүнд яг юунд хүрэх юм? Миний зорилго өөрөө яг юу юм? Гэт ингээд харахад нөгөө бүх зүйл нь тодорхойгүй байдаг. Тэгэхээр одоо тэгвэл би энэ зүйлийг яг хийгээд яг яах юм? Тэгэхээр энэ зүйлийг хийгээд яг яах юм? Үр дүн нь яг юу байх юм? Урт хугацаанд ажиллаад ямар үр дүнд хүрэх юм гэдэг нь тодорхойгүй яг энэ мэдрэмжтэйгээр удаан хугацаанд ажиллаад эхлэхээр нөгөө тухайн хүнд маань ажлаасаа хашрах бас яг энэ мэдрэмж, энэ шинж тэмдэг үүнийгээ дагаад бол илэрдэг. Нэг ийм нөлөөлөгчтэй зүйл бас бий. Тэгэхээр бас нөгөө тухайн хүн бас өөртөө цензур таамдах хэрэгтэй байна л да тий. Нэг ажил дээр халширчаад нөгөөтгөө бас ингээд одоо за яг уу ингээд дараагийн шинэ юм ингээд гоё мөрөөдөж тий гоё сэтгэлтэй байхгүйгээр ингээд бүр ингээд гисцэн тий хүмүүс явж идэг шүү дээ тий. Уун тухайн нөхцөл байдлыг тэр газрын асуудлыг тэр компанид нь ч юм уу үлдээгээд дараагийн бүр болохгүй гарлаа ч гэсэн тэр асуудлыг тэр байгууллагатай хамт мартах хэрэгтэй юм санагдаад байхгүй. Тэгэхгүй дараагийн газар орсон ч л нөгөө стрессээ ч юм нөгөө юм аваад ирдэг. Тэгээ ингээл хаан ч орсон ч ингээл нэг юм тэг бас тэрийг аягүй гоё ялгаж салгаж ингэж харьцах хэрэгтэй. Одоо өөрөө өөртөө хамгийн гол нь өөрөө өөрийгөө ингэж бас ингэж нэгэн тал бас би ч өөр ажилтан хүн шүү дээ. Тэгэхээр заавал тэр бүхэл бүтэн байгууллагыг би ингэж байгууллагын бүх ажилчдыг миний төлөө гэхээс илүүтэйгээр бас нэг өөрийнхөө сэтгэл санааг өөрөө удирдах сурах, өөрөө чиглүүлж сурах нь айгүй чухал юм шиг санагдаад л юм л та энэ ярианаас. Тэгэхээр энэ дээр хамгийн чухал зүйл маань юу гэхээр self introspection гэж нэг арга бий. Тэр маань юу гэхээр ерөн сэтгэл судлалын шинжилгээ ухааны хамгийн анхны судалгааны арга гэж хэлж болно. Энэ маань юу гэхээр тухайн хүн өөрийгөө ажиглах, өөртөө дүгнэлт хийх тийм. Магадгүй одоо тухайн дээр ажилтай холбоотой хэрэг асуудал үүссэн бол энэ нөхцөл байдлын талаар эргцүүлж дүгнэдэг байх. Сая яг юу болвоо? Ямар асуудал үүсвэ? Би ер нь яг юу бодоод байгаа вэ? Сая ямар үйлдэлийг би гаргаваа? Энэ үйлдэлийн үр дүн яг юу болвоо? Би сая яагаад энэ үгийг хэлвэ? Энэ үгийг хэлж байгаа шалтгаан маань өөрөө бас яг юу байсан бэ? Сая яагаад ийм үйл ойлголцол болсон бэ гэдэг. Тухайн тэр үйл явдлыг дүгнэдэг, эргцүүлдэг, өөртөө анализ хийдэг тийм. Энэ байдал маань өөрөө ерөөхдөө бол маш чухал. Монголын яг ийм хөдөлмөрийн зах зээл дээр яг ийм ашиглалтын хэв шимжүүр нь хэр нийтлэг байгаа вэ? Дэлхийн нийт ажиллах хүчний ер нь 74% орчим хувь нь ажлаас хасрах хам шинжүүд бол өртөж байсан буюу энэ шинж тэмдэг бол илэрч ирсэн гэж үзэж байгаа. За нөгөө талаараа үүний одоо яг 28 орчим хувь нь эргээгээд burnout-д өртсөн, burnout-ийн шинж тэмдэгтэй гэсэн одоо яг ийм судалгааны үр дүн бол бий. За манай улсын хувьд гэх юм бол хамгийн анхны судалгаа бол 2007 оноос ерөөхдөө эхэллээ. За эргээгээд 2020 оноос хойш сүүлийн үеийн судалгааны үр дүнгуудад юу гэж тусгадаад байгаа гэхээр ер нь нийт ажиллах хүчний 6 тутмын 5 нь burnout-ийн шинж тэмдэг хөл ерөөхдөө илэрч байсан.
Эргээгээд үүний 5 дүтмэнийг нь ажлаас хашрах хам шинжэд өртсөн гэсэн юм судалгааны үр дүн бий. Тэгэхээр ер нь бол энэ burnout буюу ажлаас хашрах хам шинж бол бидний одоо яг анхаарах хэрэгтэй. Энэ маш чухал асуудал болохыг бид нар өнөөс харж байна. Бүгд найрамдах Солонгос улсад хамгийн түрүүнд эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн ач холбогдлыг дуу хоолойгоор илэрхийлж, витаминыг лабораторид бус байгаль эхийн хэвлээд ургуулсан бүтээсэн илүү эрч хүчтэй эрүүлэр хөгшрөлтөө угтахын төлөө томчууд хүүхдүүдээс эхлээд хүн бүр өөрийн биеийг аюулгүйгээр арчлан хамгаалах боломжтой байхаар маа бүхний өнөөдөр маргааш бүрт бид хамт орших болно. Тэр хүнгээ бас ажилласаа хашраад хам шинжэнд бас өөр бас зовчин зүйлүүд нөлөөлдөг л байх л одоо магадгүй тэр ажлын байран дээр хилдүү янзын дарамтууд тий. За тэгэл нөгөө үе хоорондоор нь ялгадаг. Та нар жоохон бид нар ийм гэл ингээл тий. Эднэр ахмадуудаа төрүүлээд шагналыг нөгье. Залуучууд бол яах вэ гэдэг ч юм уу ингээд иймэрхүү жоохон ингээд нэг юм энэ одоо нэг ажлын байран дээр байж боломгүй ингээд ийм сөрөг хандлагууд байдаг шүү дээ. Тиймэрхүү юм ч гэсэн хүнийг бас ингээ харшрах хам шинжэнд хүргэдэг л баг. Ер нь нэг юм хэрвээ та үнэхээр ингээд байвал энэ тухайн ажлын байрыг бас ингээ орхих цагш нь болжээ. Заавал тэнд ингээд нэг за яах вэ ингээ байж гээл нэг үртэн гаргачих гал хүлээгээл яг юу хүлээгд байгаа юм гэдэггүй ингээ байгаад гэдэг хүмүүс эд шүү дээ. Гарчаар би ажилтгүй юм чинь хийж байгаа шиг дээ. Ингээ нэг юм айцын мэдрэмжэн дээрээ давуулган амгаалаад гарахгүй байдаг юм бас хүмүүс байгаад байдаг. Яг үүндээ байлаа гэж юу ч өөрчлөгддөг тий. Тиймэрхүү одоо ингээд жишээ хэлвэл. Тэгэхээр магадгүй тухайн зүйлийн одоо тэр асуудлын тэр burnout төртөд байгаа ажлаас халшраад байгаа шалтгаан хүнээс шалтгаалж байна уу эсвэл танаас үл шалтгааллах хүчин зүйл байна уу? Тэгэхээр тухайн хүнээс шалтгаалж байгаа хүчин зүйл байгаа бол бид нэр тухайн зүйлийг өөрсдөө бодоод эргэцүүлээд тий. Магадгүй би өөрийнхөө амралт ачааллыг тэнцвэржүүлэхгүй байснаас болоод би одоо ажлаас халшраад байгаа юм биш үү? Би өөртөө хэтэрхий ачаалал өгöd байгаа юм биш үү тий. Эсвэл би одоо ажил дээр хийх ёстой зүйлээ гэртээ очиж хийгээд байгаа юм байна шүү дээ. За үнээс үүдэлтэйгээр ер нь би ингээд ажлаас хашраад байгаа юм байна шүү дээ. Гэт тухайн хүнээс одоо шалтгаалаад байгаа тэр нөлөөлөгч хүчин зүйл байгаа бол бид нар үнийг өдөртөж болно. Бид нар үүн дээр хувь хүн өөртөө анхаарч хувь хүн өөртөө үүн дээр зохицуулт менеж хийх боломжтой. Гэтэл хувь хүнээс үл шалтгаалж байгаа нөгөө хүчин зүйл байна. Ажлаас халшраад нөлөөлж байгаа тэр хүчин зүйл тэр асуудал шийдэгдэхгүйгээр удаан хугацаанд үргэлжилбэл энэ маань өөрөө тухайн хүнийг ажлаас халшрахад хүргэж байгаа. За мөн энэ ажлаас халширч байгаа байдал маань дан ганц ажлаас халшрна гэхээс илүүтэйгээр тэр хүний эрүүл мэндэд бас сүрэг нөлөөтэй. Сэтгэл санаанд, ажлын бүтээмжид бусад хүмүүстэй харилцаж байгаа харилцаанд энэ маань өөрөө сүрэг үр нөлөөтэй. Тэгэхээр энэ байдал удаан хугацаанд үргэлжилбэл үр дүн нь өөрөө сүрэг байдаг. Эргээгээд энэ асуудал буюу тухайн хүнээс үл шалтгааллах тэр асуудал шийдэгдэхгүй байгаа үед ер нь хамгийн зөв гаргалгаа өөр юу гэдэг вэ гэхээр тухайн хүн ажлаас гарах байдаг. Түрүү нөгөө таны ярианд дурдагдлаа л та тухайн ажлын байр нь өөрөө тань эрүүл мэндэд ингээд нөлөөтэй болгээ те. Энийг харахаар бас хортой нөхцөлд ажилладаг ажилтнууд байдаг. Тэгээд тухайн компани ууг нь бол би бас тэр нөхцөлд хэсэг ажиллаж исэн. Тэгээд нэг 2 сар болсон. Тэгэхэд бол яг цаанаас угаасаа нэг хуулийн дагуу энэ нөхцөлд ажиллаж байгаа учраас өдөр болгон ажилтнаас цүү уулах хэвээр, хорыг гаргадагшлуулах хэвээр гэдэг. Тэгтэл ингээ харахаар ингээд надаас илүү ингээ олон сар жил ажилласан хүмүүс харахаар ингээд би энэ дээр юм туурцсан ч юм уу те. Тим ингээд хүмүүсийг харахаар би шууд хашраад би гарч ирсэн байхгүй. Би удахгүй ийм болох юм байна гэдэг юм. Тэг яг нөгөө биенд эргэтэнд эрүүл мэндэд нөлөөлнө гэдэг чинь бас айгүй чухал асуудал юм билэ. Гэтэл нөгөө талаас одоо цалин хэрэгтэй ам чинь ингээд гүрийгээд ажиллаад байдаг хүмүүс эдэгтэй. Гэтэл цаагаар өөрийнхөө эрүүл мэндийг бас алдчихж идэг нөгөө урт удаан амьдрах хамгийн үнэтэй үнд зүйлээ бас алдаад байгаад байдаг хүмүүс бас байд юм байлээ. Яг өөрөө чинь тань сая энийг ярьсан чинь тэр үе санаанд орчлоо. Би тухайдаа бодож ирсэн та ингэн байран өөрийнхөө эрүүл мэндийг ингэн байран ажиллахаас жоохон хэцүү юм да гэж би бас бодож ирсэн. Тийм. За окей. Тэгэхээр сүүлийн үед яг хүмүүсийн дунд айгүй их нийтлэн яригдах болсон burnout гэдэг энэ зүйлийн талаар та нээлттэй маш сайхан ярилцж өглөө бидэнд маш их баярлалаа. За тэгээд энийг одоо энэ манай нэвтрүүлгийн дугаарыг үзсэн бас ажилчид маань тий бас надад ямар асуудал байна, компанид ямар асуудал байна. Магадгүй бас энэ нэвтрүүлгийг үзэж байгаа компани удирдлагууд байх юм бол бид нар бас илүү яаж илүү сайн сайжруулж чадах уу гэдэг бас гаргалаг ороход олоход бас тусалсан байх гэж итгэж байна. За тэгээ манай нэвтрүүлгийн ивент гэдэг чинь New Origin гэх брэнд байгаа. За манай New Origin брэндийн за Омега 3 баг. Далайн гүний бичил биетээс гаргаж авсан
омега 3. За энэ болохоор хоол задлагч фермент гэж байгаа. За тэгээд танд маш их баярлалаа. За, баярлалаа. Баярлалаа. Таны ажил амжилт хүсье. За баярлалаа, та бүхэн ажилдаас амжилт хүсье. Та бүхний өнөөдөр маргааш бүрт бид хамт орших болно. New Origin. Нэвтрүүлэгтээ хамт байсан үзэгч танд маш их баярлалаа. За бид өнөөдрийнхөө дугаараар бидний 2 дахь гэр бүл болсон ажлын байранд дэх асуудлуудыг хөндөн ярилцлаа. За тэгээд дараагийн дугаараар бид илүү сонирхолтой сэдвээр бас ярилцах болно. Нэвтрүүлгийн ерөнхий эмгэгчээр New Origin брэнд ажиллаа. Одоо дараагийн дугаараар дахин уулзлаа. Түр баярлалаа.